Бид буддист. Эрхэм мөндөд сонсогчдоо зохистой 89.7 радио сонсогч та бүхний сонирт хүрч байна. Бид өнөөдөр Бид буддист нэвтрүүлгийн анхны дугаараа сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор Жавзандам хотод төвийн Буддийн гүн ухааны сургалттай оройн дээд курсын 2 дугаар ангийн сонсогч Сэддийн Санчирт улам оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За танд нийт сонсогч сүсгтэй олныхоо өмнөөс энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Радиогийнхоо нийт сонсогч та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Айлчлан золгосон тийн урвалаг чимээг шорон гахаа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15 хоногийн их дүүчин өдрүүдээр хураасан буян тэдгэрийн бэлэг дэмбэрэл үлзий өрөөл бүрдсэний дээр дээдэс багш нар маань дээдийн номыг дэлгэр сайхан айлцны ивэлэр энэ бэлэгт сайн өдөр зохист аялгау 89.7 радиогийн Бид буддист нэвтрүүлгийн анхны дугаараар дамжуулан өөрийн мэдсэн дуулсан бүхнээ хуваалцах боломж тарч сонсогч та бүхэнтэй хамтран сууж буян хүртэх ийм сайхан завшаан тохиолсонд би баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол өглөгийн буян сэдвийн дор хоёлаа ярилцлагаа өрнүүлэх байгаа. Тэгэхээр таны хувьд бол Жавзандам хотод төвийн бүх анхан шатны сургалтуудад суусан одоо оройн дээд курст сууж байгаа тийм ээ. Тэгэхээр таны хувьд өглөг буян гэж чухам яг юу вэ? Өглөг буяны ойлголт таны хувьд ямар байдаг вэ? Тэгэхээр өглөг буяны тухай ойлголтыг нийт сонсогчдод тайлбарлахын тулд Бурхны шашны гол үзэл онолын талаар одоо зайлшгүй дурдах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Бурхны шашны ном сургаалт хойд урднаас үеийн үр байдаг гэж үздэг. Тодруулах юм бол хорвоо дээр зарим хүмүүс одоо яагаад тахир дутуу байхад зарим нь эрүүл чирэг биштэй, зарим нь баян чинэлэг амьдралтай байхад зарим нэг нь ядруу зүдрүү байдаг. Үүнийг авч үзэх юм бол хүн өөрөө сонгоод тийм төрлийг авдаггүй гэвэл үгүй юм аа. Бид өөрийн хийсэн сайн муу үеийн эрхэнд байдаг учраас ямар төрөл төрхөө сонгох боломж байдаггүй. Гэхдээ бидэнд хойд төрөлдөө сайн төрлийг авах шалтгаан нөхцөлийг нь бүрдүүлэх буюу хөрөнгийг нь бэлдэх боломж бол бүрэн байдаг. Хүний төрлийг авснараа нэг үгээр хэлэх юм бол сайн үйл хийвэл сайн төрөл төрнө. Муу үйл хийвэл муу төрөл авна гэсэн үг. Түүнчлэн одоо амьдралд тохиох жаргал зовлон ч гэсэн үнтэй ижил. Сайн төрлийг авсан ч гэсэн одоо урьд хийсэн муу үйлийнхаа үрээр зовлон амсч идэг. Муу төрлийг авсан ч гэсэн урьд үйлцэн буйны үрээр жаргал гарч ирж идэг. Бурхан багшийн тухайн номлохдоо зовлонгийн шалтгаан нь нүгэл хилэнц юм аа. Түүнийг харилгах хэрэгтэй. Жаргалын шалтгаан нь буян юм. Буяныг сайтар үйлдэх хэрэгтэй хэмээн айлцсан байдаг. За тэгэхээр буддийн шашинд ер нь орох болсон таны шалтгаан юу вэ? Одоо манай Жавзандам хотод төв дээр болж байгаа бүхий сургалтуудад ингэж сайхан хамрагдаж сонсогч болсон байна тийм ээ. Тэгэхээр буддийн шашинд орох болсон таны шалтгаан яг юу байгаа вэ? Тэгэхээр би өөрөө л эмээ өвөө дээр өссөн. Эмээ өвөө нар маань Бурхны шашинтай тэгээд тарин маань мэгзэм тоолдог, бидэнд зааж өвлүүлж түүнийхээ ач холбогдлыг ярьж тайлбарладаг байсан. Тэгэхээр багаасаа одоо Бурхны шашинтай тийм гэр бүлд өсөж хүмүүцсэн гэж хэлж байна. Гэхдээ бол яг ном сургаалыг бол гүнзгийрүүлэн ингээд судлах боломж бол хараахан таарч байгаагүй. 2006-7 оны үед их хөлөгний төвд ном сонсч исэн. 2011 онд мөн Жавзандам хотод төвийнхаа анхан шатны сургалтанд хамрагдчихсан. Гэвч 2016 он хүртэл бол яг ийм гүнзгийрүүлэн судалж номонд шимтэж буянд шамдах бол ийм боломж бол хараахан таарч байгаагүй юм. 2 жил хагасын өмнө ээж маань өвчний улмаас 61 наснда гинт хорвоогийн мөнхсийг үзүүлсэн. Тухайн үед би бас дэрэгдэн байж чадаагүй. Өнгөрснөөс нь 2 хоногийн дараа эх орондоо ирсэн. Энэ явдал бол надад маш том хүнд цохилт болсон. Яагаад тэгэхээр би ээжийнхээ ачийг хариулж чадах нь битгий хэл эргээд бодоход харамсмаар эрхэлж тонж ээжтэй хатуу ширүүн үг хэлж исэн гэх мэт олон харамсмаар тийм өчүүд бол бодогдчихсэн. Тэгээд тухайн үед хамгийн түрүү надад бодогдсон зүйл бол ээжийнхээ ачийг амьтад нь хариулж чадаагүй ч гэсэн хойдын буйны сэтгэлдээ хүртэл туйлд нь хүртэл одоо хийх боломж надад байгаа шүү. Тэгэхээр энэ л боломжийг ашиглаад хойдын буйны 49 хоногийн туршид одоо аль болох чадах чинээгээр буян хураагаад ээж
ээжийнхээ хойдын буян зориулъя гэж хичээн шамдах болсон. Тухайн үед одоо ээжийнхээ хойноос буян үлдээд байна гэж бодож хичээжсэн боловч одоо өнөөдрийн энэ өнцгөөс эргээд харах юм бол ээжийнхээ буянаар ээж минь ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр охиндоо үр хүүхдүүдтэй буян хийх боломжийг өөрсдөө буян хураах боломжийг бүрдүүлсэн юм байна да гэж боддیں۔ Манай арт түмэнд эртнээс уламжлагдсан ирсэн нэгэн сайхан зан үйл байдаг нь талигаштынхаа хойноос хойдын буян зориулж ном судруудыг сүм хийдийн газар айлтгах, бурхан бүтээх, сувраг босгох, сац тавих, бурхны шашны сургаал ном, бард хөвлөх зэрэг хэмжээшгүй буянтай үйлүүдийг үйлдэн буян хураахыг айлтсан алтан савныг сударт өгүүлсний дагуу буян хураах оршуулгын зан үйл байдаг шүү дээ. Энэ нь нэг талаасаа одоо ойр дотныхаа хүмүүсийг зуурдын орноос өөдөн татаж 3 сайн заяа болох хүмүүн тэнгэр асуурын төрөл олох цаашлаад бурхны оронд диваажин төрөхтөнд тусалж байгаа хэрэг. Нөгөө талаасаа үлдэж буйр хүүхдүүд нь ачлалын дээд болсон эцэг ихийнхээ буяныг дааж авч үлдэхийн тухайд үлдэж өөрсдөдөө буян хурааж байгаа ийм сайхан хэрэг байдаг. Тэгэд яг л үүний дагуу би тэрхүү өдөр хоногудад хичээн шамдаж буяныг үлдэн ээжийнхээ хойдын буянд зориулж ирснийхаа зэрэгцээ өөртөө бас буян хураагаад тухайн яг тэр ээжигээ алдах мөчөд бол амьдралд маань зөвхөн тэрнээс гадна өөр олон асуудал бэрхшээлүүд ажил амьдралын хүрээнд бол тохиолдсон байсан. Тэр нь юутай холбоотой вэ гэхлээр нэвтрүүлгийн эхэнд ярьсанчлан миний өөрийн урдын хураасан буян нүгэлтэй ингээ холбоотой тийм зүйл тохиолдсон байт юм лээ. Би одоо энэ хүний төрлийг аваад урдынхаа амьтдын хураасан тэр сайхан буяны хүчээрийн төрлийг аваад тэр буянаа зөвхөн идэл амьдарч ирсэн. Буян гэж юу гэдгийг яагаад би бусдад буян өглөг буяныг өгөх хэрэгтэй, түүний ач тус нь юу гэдэг талаар бол тийм сайн ойлголцтой байгаагүй учраас өнөөх урдын буянаа идлээд тэр нь хэмжээтэй учраас одоо ингээд дундраад ирэхийн цагт амьдралд бишгүй олон зовлон бэрхшээлүүд тохиолддог. Тэгээд харин ээжийнхаа буянаар тодорхой хэмжээний буян хураагаад түүнийхээ үрээр одоо бурхны орон болох энэтхэг орныг зорж дээдс багш нарын номын дуг сонсох ийм сайхан боломж гарсан. Тэгээд тэрхүү боломжийнхаа дагуу энэтхэг оронд очсон байхдаа хэргийн тухай далдрыг нь өгүүлэх юм бол монголчууд бидний дээдлэн хүндэлж цэцгэлэн биширдэг Жадарын Бүүчи багштайгаа уулзрах тийм ховорхон сайхан ад завшаан тохиолдсон. Найзынхаа бас буянаар найз маань санал болгож намайг дагуулж авчирсан байгаа. Тэгээд багштайгаа уулзаад багшийнхаа сургаал номыг сонсох тэр мөчөд хамгийн түрүү миний сэтгэлд хурдхан шиг их орондоо буцаж очиод энэ сайхан дээдийн номоо ахин эхнээс нь үзэж эхлэе. Нүгэл буйны талаар илүү их ойлголттой болоод аль болох бусдад сайн сайхан үйлийг дэлгэрүүлэе гэсэн тийм яарах тэмүүлэх сэтгэл төрсөн. Тэгэл ирсэн эренгуутаа Жавзан там бүтгэвтөвтэй эргэн ирээд анхан шатны сургалтаас нэгсүүлээд бүхэл сургалтуудад хамрагдаж эхэлсэн дээ. Тэгэхээр та түрүү ярианда тэгж дурдлаа л да. Би бол анх одоо ээжийнхаа хойдын буянд ингэж зориулж буяныг үлдэж эхэлсэн. Одоо энэ өнцгөөс харахад бол арай өөр би буян нүглийг бол хардгаа гэж хэллээ тийм ээ. Тэгэхээр одоо номонд зааснаар бол буян гэж яг юу юм бэ? Буяныг ер нь яаж хийх ёстой юм тийм ээ? Нүгэл гэж бас яг юу вэ? Таны бодлоор нүглийг ер нь одоо яаж твчих ёстой гэдэг юм бэ? Манай залуучууд бас буян нүглийг төр болцлоо яг ингээд тань шиг ингэж сайхан судалж ойлгоогүй байдаг л да. Хөвчлэн тийм шүү. Тэгэхээр үүнийг мэдхийн тулд эхлээд 10 хар нүгэл гэж яг чухам юу байдгийг тэдгэрийг мэдэж аваад тоолоод сурчих хэрэгтэй. Тэгээд тэдгэрийн ерөндөг болсон 10 цагаан буйныг мөн таньж мэдэх хэрэгтэй. Тэрхүү 10 хар нүгэл болон 10 цагаан буйныг ерөнхийд нь биеэр үлдэх, сэтгэлээр хийх, хилээр бүтээх гэсэн юм ерөнхий 3 бүлэгт хувааж үздэг. Биеэр үлдэх 3 нь юу гэхлээр ам таслах нүглийг төвчээд ам аврах буян. Өгөөгөөг авахыг төвчээд өглөг өгөхийн буян. Ариун бусыг төвчээд сахил санвар сахисны буян гэж байдаг. Хилээр хийх 4 нь худал хэлхийг төвчээд үнэн өгүүлсний буян, хов үгийг төвчээд ив ийтэй болгосны буян, жалчаа үгийг төвчээд уншлах тарин тоолсны буян, ширүүн үгийг төвчээд зөөлөн өгүүлсний буян гэж байна.
Сэтгэлээр бүтээх 3 нь томхоо сэтгэлийг төвчээд болон мэдхийн буян, хорлох сэтгэлийг төвчин туслах сэтгэл гаргасны буян, буруу үзлийг төвчээд шалтгаан үрд итгэсний буян гэж ийхүү ангилж авч үздэг. Эндээс харах юм бол тэрхүү 10 хар нүгэл гэж чухам юу байдгийг ойлгож мэдэж аваад тэдгээрийг төвчиж дахин тийм үйлдэл гаргахгүйг маш их сэтгэлийн гүнээс хичээх нь л 10 цагаан буян болж байгаа. Эдгээрийг л өдөр тутамдаа амьдралдаа өөрийн чадлын хэрээр хэрэгжүүлэх юм бол жаргах үе таалганы түлхүүр нь яг тэр болдог. Өөрөөр хэлэх юм бол буян нүгэл гэдэг нь бидний ирээдүйн жаргал зовлонгийн шууд шалтгаан нөхцөл болж байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцж байгаа сэдэв бол өвлгийн буян тийм ээ. Тэр өвлгийн буян маань бол одоо саяны 10 цагаан буяны нэгд бол орж байна шүү дээ. Тэгэхээр өвлгийн буян гэж юу болох талаарх бас сонсогчд маань бас дэлгэрүүлж тайлбарлаж өгвөл. Тэглэг ах. Энэхүү одоо өвлгийн буян гэдэг нь 10 цагаан буяны нэг нь ах шүү дээ. Байх нь шүү дээ тий. Түүгээрч зогсохгүй өвлгийн буян гэдэг нь гэгэрл нирванд хүрэх 5 мөр буюу 5 үе шат байдгийн хамгийн ихний чуулганы мөр буюу буянтай үлзийг ихээр дадуулан үйлдэн буйны чуулганыг хураах мөр болдог. Мөн түнчлэн гэгэрэлд хүрэх гол 6 зүйлийн чанад хязгаарт хүрэх ёстой буюу 6 бэлэг параметрийн оройд нь хүртэл хөгжүүлэх ёстой байдгийн хамгийн ихнийх нь өвлгийн бэлэг параметр буюу өгөөмөр сэтгэлийн туйлд хүрэх ёстой гэж номонд заасан байдаг. Бусдад туслах ариун сэтгэл бол зөвхөн мөнгө төгрөг эд зүйлсээр л хэмжигдэхгүй. Яг үнэ. Үгүй гэсэн сэтгэл байвал гар хоосон ч гэсэн өвлгийн эзэн өгөөмөр буянтан байх боломжтой байдаг. Энэ талаар бурхан багш өвлгийн буян нь заавал эд юмтай баян чинэлэг хүнд хамаатай юм бишээ. Ядруу боломжгүй байсан ч гэсэн өглөг буян үлдэж болдгиймаа хэмээн айлдаад эд мөнгнөөс гадна 7 төрлийн өглөг байхыг заасан байдаг. За. Эдгээр нь юу гэх юм бол нэгдүгээрт биеийн өглөг. Тухайлах юм бол бусдад илүүчлэх хэд мөнгөгүй ч гэсэн өөрийнхөө гар бие оролцсон ажил хийснээр биеийн өглөг өгч буян хураажуулдаг. Ажил ихтэй завгүй хүмүүсийн хувьд бол тухайн хүн аль нэг байгууллагад ажилладаг ч юм уу эсвэл одоо өөрийнхөө хувийн бизнес хийдэг байлаа гэж утгад зөвхөн цалин мөнгө авах тухай юм уу ашиг орлого олох тухай л бодхоос илүүтэйгээр тэрхүү ажил хөдөлмөр зөвхөн өөрийн төлөө бус нийтийн тусын тул зориулагддаг юм а гэдгийг ухаарад ажиллаж байгаа хамт олон хийж байгаа ажил бүхэндээ чин сэтгэлээ зориулан хичээн зүтгэж хөдөлмөрлснөөр тэрхүү ажил хөдөлмөрөөрөө дамжуулан өргөн олонд бусдад тус хүргэж өглөг өргөж байгаа хэрэг болдог. Хоёрдугаарт нь сэтгэлийн өглөг гэж байгаа. Энэ нь бусдад халамж анхаарал тавих, асарч тэтгэх. Одоо нөгөө боломжгүй биднэрт мөнгө авахгүй ийм буян хийх бол боломж байхгүй гэдэг хүмүүс маань бол ийм сэтгэлийн өгүүлгийг бол хийхэд маш боломжтой байгаа тийм ээ. Жишээлх юм бол одоо өвчтөе хүний эмчилгээнд хандивлах мөнгөгүй байж болно шүү дээ. Ийм тохиолдолд үнэхээр энэ тэр хүн туслая гэсэн сэтгэл байх юм бол өөрийн биеэрээ очиод өргөж асарч халамжилж болно. Эсвэл мэддэг чаддаг бүхнээ бусдын төлөө зориулж болно. Сурч мэдснээ бусдтай хуваалцаж болно. Амьдралаас хуримтлуулсан дадлага туршлага бусдтай хуваалцсан зөв амьдрах замаар хөтлөн дагуулах нь мартахын аргагүй тус болсон тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Мэдэхгүйд хийлж мэдүүлэн чадахгүйд зааж сурган зөв үйлдэлээр бусдыг үлгэрлэн бурууг нь засахад туслах нь сэтгэлийн буюу оюуны өглөг болт юм байна. Тэгээ зогсохгүй энэ хүү сэтгэлийн өглөг нь сэтгэлийн буюу оюуны өглөг нь дээд зэргийн өглөг сайн үйл гэж тооцогддог. Эдгээр өвлгүүдээс бол хамгийн дээд нь гэсэн үг тийм ээ. Тийм, эдгээр одоо 7 төрлийн өвлгөөс. Тийм. Тухайлах юм бол одоо өнөөдөр би энэ радиогийн студид ярилцлага өгөхөөр ирэхдээ Жавзандан Бутаг төвийн маань багш гавж Нэм самбуу багшийнхаа захиж сургаж байсны дагуу альва нэгэн алдар нэрийн төлөө биш, альва нэгэн магтаал хүндлэлийг гордолгүй, альва нэгэн өнг мөнгийг хүлээхгүйгээр бурхан багш эрхэм сургаалаа яг яаж сургасан байсныг багш нар маань бидэнд хэрхэн ойлгуулсан бүгдийг хольж сольж өөрчилж эндүрэхгүйгээр хүмүүст хүргэх юм шүү. Энэ бүгдийг хүмүүс сонсож ойлгож мэдээд хэрэгжүүлээсэ. Амин хувиа бодсон нэг ч гэсэн муу үйлдэлээсээ татгалзаасай.
бусдын төлөө зоригддоггүй байсан нэг сайхан үйлдэл шамдан ороосой үр дүнд нь өөрсдөө буян хураагаасай гэсэн хүсэл сэтлэр ирсэн байгаа. Ийм сэтгэл төрсөн учраас өөрийн ойлгож хэрэгжүүлж буугаа зөвхөн яриад өнгөрье гэж бодоагүй. Бусдад ойлгомжтой болохын тулд эмх зэгцтэй хоорондоо уялдаа холбоотой ярихын тулд хичээл номоо эргэж харж бэлдэж ирсэн байгаа. Тэгэхээр энэ нь миний сонсогч олондоо өгч буй сэтгэлийн буюу оюуны өглөг мөн байхаа гэж бодож байна. Тэглгүй яах вэ? За тэгээд 3 дугаар өглөг нь бол нүдний өглөг гэж байдаг ахна. Энэ нь сайхан харц, өрөвдөж хайрлсан харц гэх мэтэж болдог. Хажууд хүмүүсээ илбэрл хайрын дотн харцаар харж баясгаж гимэн нүдэрээ өгч буй сайхан өглөг болт юм байна. Тэгж хүн болгон бие биенлүүгээ харахаар хамгийн түрүү нүд рүү нь хардаг штэ хүн тийм ээ. Тэгэхээр сайхан нүдэрээ инээмсэглээд бие биендээ сайхан өглөг өгөх юм бол бас нэгэн буян хурааж байгаа шинж. Тийм шүү дээ. Одоо бидний амьдралд өдөр тутам тохиолдож болдог зүйлийн нэг шүү дээ. Жишээлх юм бол ямар ч шалтгаанаар хүн ардаа зовлонтой, гуниг харуулсалтай явж ичж болно. Тэр зовлонгоос үрдсэн сэтгэлээр магадгүй хин нэгэн таарлцсан хүндээ уур омогтой хандах тохиолдол бишгүй байдаг шүү дээ. Тэгэхээр тийм хүн таарлаа гэхэд өөдөөс нь одоо тэр гаргасан муу арын шинтэнд барьцаж илүү дээр гаргахын оронд зүгээр нэг сайхан тэр хүнийг өрөвдсөн харцаар харахад л тэр хүн сэтгэл нь уужрал тэр ууралсандаа магадгүй гимших тийм үр дүн гарч болдог шүү дээ. Дөрөвдүгээрт нь нүүрний өглөг гэж байдаг ахна. За. Энэ нь тааламжтай инээмсэглэл ялтам сайхан ааш араншин байт юм байна. Хүмүүст инээдхөөр баяр цэнгэлийг бэлэглэх нь маш том өглөг гэж үздэг. Тухайлах юм бол нүүр дүрэн халуун дотн мишээсэн илдэг дүлгөөн нүдэн дулаахан хүнийг харангуйтал хүн болгоны сэтгэлийн мухарт байдаг тийм нэгэн хүндэтгэл хайр огшин хөрч ирдэг шүү дээ. 5 дугаарт нь өгний өглөг гэж байд юм байна. Энэ нь урамшуулах, зоригжуулах, сургах, сэтгэл сэргээх тэргүүтэн бөгөөд маш хүчтэй өглөг болдог гэж үздэг. Жишээлх юм бол бүглэрсэн сэтгэлийг онгойтол, давчидсан дотрыг уужиртал нэг тийм хайр ивэлийн шидтэй гэмээр үгсийг чин сэтгэлээсээ бусдаа ойр дотныхаа хүмүүст хэлж болно. Яг үнэн тийм ээ. Одоо үг бол маш хүчтэй байдаг тийм ээ. Бид бие биендээ өдөр бүр урмын үгээр бинийгээ дитгээд энэ нэгэн хүн одоо ингээд гунж гутраад ямарваа нэгэн зүйл сэтгэл санаагаар унаад явж явах тэр үед нь одоо урмын үг хайрлаад үгээр сайхан үгээр мэлах юм бол тэр хүний сэтгэл нь маш сайхан болоод одоо тэр хүнийг баясгаж байгаа бас өөртөө бас буян хурааж байгаа тийм ээ. Тэгэлгүй яхаа үг зүрхнээс гарч зүрхэнд хүрдэг гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр бусдын амжилтыг хуваалцаад тэрхүү амжилтад нь чин сэтгэлээсээ одоо даван баясаад урам магтаалын үгсийг бол хэлж зааших нь их сайхан өглөг болт юм байна. Гэхдээ бол мэдээж хий хоосон магтаал бол хэрэггүй шүү дээ. Үнэхээр чин сэтгэлээсээ анхаарал халамж шингэсэн хайрын нандин үгээр өглөг өргөх нь их чухал. Хүсэн хүлээж исэн сэтгэлийн үгийг сонссон хүн урман сэргэж сэтгэл нь үд мэд хөнгөрөн магадгүй тэнгэрт дүүлэх мэд тийм баяр хөөр төрдөг шүү дээ. Тэгэхээр үгээр илэрхийлэгдсэн сэтгэлийн тэр сайхан өгөөмөр хишиг буйныг буйн нь эзэндээ эргэж хүрдэг гэж номонд альцсан байдаг. Миний хувьд бол энэ үгийн өглөгийг бол урам гэж ойлгоод байгаа л да. Хүнд альва нэгэн сайхан үгийг хэлнэ гэдэг бол мэдээж урам өгж байгаа үгийн шинж тэмдэг гэж би ойлгож байна. Тэгэхээр сонирхож асуухад та хүнд ер нь хэр их сайхан урмын үгийг хэлдэг вэ? За мөн бас эргүүлээд танд ер нь сэтгэлдтэй нүлдсэн хамгийн сайхан урмын үг танд хэлж байсан тийм үг ер нь юу байгаа вэ? За тэгэхээр миний хувьд бол өөрийн чадах чинээгээрээ тэгтээ хоосон магтаал тийм хийрхэл болчихгүйхан шиг урмын сайхан үгсийг ойр дотныхондоо эсвэл надад хандаад зовлон жаргалаа хуваалцж байгаа хэн бүхэнд үгийг хичээдэг те.
одоо бол яг тодорхой санахгүй байна. Гэхдээ бол зөндөө олон сэтгэлийн сайхан урмын үг юм уу? Эсвэл одоо дандаа бас хүнийг магтаад байж болохгүй шүү дээ. Хүн зовоод жаргаад байгаа нь тухайн хүний өөрийн тэр дотоод сэтгэллээс төрсэн үзэл бодлоос болоод гэдгийг ухаарч чадахгүй бусдаас ингээд бурууг хаагаад явж явах тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Бид нар өөрсдөө ч гэсэн тийм байдаг. Тийм тохиолдолд тэрийг ингээд шууд өөрийг нь буруутгаж загнаж зэмлэлгүйгээр шалтгааныг ингээд эвтэйхэн ойлгуулад өгчих нь ч гэсэн бас үгийн өглөг юм болоо гэж боддtiin. Тэгээд одоо юун төлөө энэ бурхны номыг үзэж судлаад өөрийнхөө амьдралд хэрэгжүүлснийхээ одоо үр сэтгэлд минь ямар тийм сайхан өөрчлөлт гарч байгааг өөрөө мэдрээд явж байгаа юм чинь аль болох ах トゥ хамаатан садан ойр тойрныхондоо үгийн өглөгийг бол юун төрөө үгүй гэж боддог. Тэглгүй яах. За хоёлаа цааш нь үргэлжлүүлье. За 6 дугаарт нь суудлын өглөг гэж байт юм байна. За энэ нь хөгшин настай эсвэл одоо ядарсан хинт ч байсан суудал тавьж хүндлэх зэрэг байж болдог. Түгээр зогсохгүй одоо хүнд суудлаа тавьж өгчөөд өөрөө олон цагаар зогсох шаардлагатай болж магадгүй шүү дээ. Тэр тохиолдолд хөл нуруунд чилээд ингээл тэсгийн аргагүй өвдөд эхлэхэд магадгүй бид нар хэрэггүй суудлаа өгдөг байж би өөрөө бас ингээд зовж шүү гэсэн бодол төрж болцсохгүй юм. Ингэж бодохын оронд харин эсэргээрээ энэ дэлхийн хорвоо дэлхий дээр олон цагаар зогсоо ажил хийдэг зөндөө мэрэгчлүүд байдаг шүү дээ. Гадаа хүдэн халуун наранд ингээд замын хөдөлгөөнийг зохицуулаад зогсож байгаа цагдаа нар байна. Харуулын цэргүүд байна. Тэгээд хүний амь аврахын төлөө олон цагаар тэр нарийн одоо хүн бис ажилбаруудыг хийгээд зогсож байгаа эмчнэр байдаг. Тэгэхээр тэдгээр тийм ажил хөдөлмөр эрхэлдэг тэр олон хүмүүсийн хэрхэн тийм бие дээрээ зовлонг мэдэрдгийг өөрийн биеэр мэдэрч байна хэмээн бодоод тэр бүх хүмүүс буян гэж юу байдیں۔ Буяныг яаж хураах тухай ойлгоод аль болох их буян хураасныхаа үрээр дараа төрөлтөө бие дамар сэтгэл жаргалтай тийм ажил хөдөлмөр эрхэлдэг болоосэй гэх мэтээр чин сэтгэлээсээ залбирч бодох юм бол тэр нь бас давхар буян хураах боломж байдаг. За тэгээд хамгийн сүүлийнх нь буюу 7 дугаар өглөг нь орон байрны өглөг гэж байт юм байна. Энэ нь хоноглох, амрах, унтах ор дэвсгэр тэргүүтэй. Буяныг үйлдэхэд маш их хүчтэй буян ихээр хураахад буяны орон болж байгаа тэр зүйл бол маш чухал үздэг. Ингээд манай нэвтрүүлгийн ярилцах цаг өндөрлөх төгсөн байна. Тэгэхээр хоёлаа бас залуучуудтай хандаж нэгэн уриалгыг хэлээд за мөн бас миний асуугаагүй асуулт үлдсэн бол бидний микрофон танд нээлттэй байна. За баярлалаа. Залуучуудтай хандаж нэгэн зүйлийг хэлхийн тулд саяхан одоо шинийн 3-ны өдөр бид нар Ням самбуу багштайгаа золголт хийсэн байгаа. Тэгээ багш маань золголт хийснийхаа дараа бидэнд ном айлцсан. Тэгээд ном айлдахдаа нэгэн зүйлийг сануулan ярьсан нь бол сэтгэлд маш сайхан хоногшиж үлдсэн байгаа. Тэрийг би хуваалцъя гэж бодож байна. Юу гэвэ гэхлээр багш маань хиймэр гэдэг нь өндөр ууланд авраат ч юм уу ахиухан хэмжээний одоо арх сүү боо өргөөл те. Тэгээд эсвэл одоо хурдан морины тоосон дарагтахаар ч юм уу эсвэл бүр одоо чон агнахаар сэрэгдэм шээ. Чон хиймэртэй амтан гэдэг те. Түүнийг алахаар одоо хямар сэрэгдэг гэж хүмүүс боддог. Тэгэх юм бол чон чин одоо хүн гэдэг чинь чонноос илүү хямартай шүү дээ. Тэгэхээр чон алхад хямар сэрэгдэм бол хүний амь хороох юм бол бүр илүү хямар сэргэх болох юм а те. Тэгэхээр энэ нь бол нүгэлэл болохоос биш тийм буян гэж хаа байх вэ? 1000 уул хатанд авраад хурдан морины тоосон дарагдаад буяны гараа сунгах сэтгэлгүй хүнд буян хишиг тогтдгоо маа. Ерөөсөө хямартай байна гэдэг нь буяны сайхан бодол санаа сэтгэлд цаг үргэлжид сайн гүйж байхыг л хэлдэг гэж ялцсан байгаа. Энэ нь буянтай хүний хүссэн бүхэн бүтдэг хэмээн бурхан багшийн айлцантай утга дууж байна гэж надад бодогдсон. Нэвтрүүлгийнхаа төгсгөл нэмж хэлэхэд буяны үйлсэд шамдан өөр өөрийн оногдсон ажлаа ариун сэтгэлийн үүднээс бусдыг өрөвдөн инэрч үнэхээр туслая гэсэн санаагаар шударгаар гүйцдэг байс буян тэр юм аа. Сайн үсч гэсэн тэр болно. Гагцхүү буян үйлдэхдээ сэтгэлээ сайтар шинжээрээ
хүсэл шуналгүй, уур хүлэнгүй, мунхаг үгүй ариунаар өөр болон бусдын тусыг бүтээгээрэй. Бусдад илүүчлэх зүйлсийн чинь ууц зав дундарлаа ч гэсэн бусдад өгөх сэтгэлээ дундруулж болохгүй шүү. Өгөх сэтгэл байгаа цагт өгөх юм хизээд олдтiim. Химэн хилээд одоо та бүгдийг 10 цагаан буйны нэг өглийн буйнд урайлж байна. За маш их баярлалаа. Эрхэм мөндөд сонсогчдоо бид буддист нэвтрүүлгийн анхны дугаар сонсогч та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн анхны дугаарт Жавзан дам хотогт төвийн буддийн гүн ухааны сургалттай оройн дээд курсын 2 дугаар ангийн сонсогч Сэддийн Санжир Долом хүрэлцэн ирж оролцлоо. За маш сайхан яриаг өрнүүлсэн танд маш их баярлалаа. Буян намын үйлдэл улам сайхан дэлгэрэх болтугай гэж өрөөгөөд хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөе. За маш их баярлалаа. Энэ радиогийн маань хамт олон болон нийт сонсогч олны маань юу сансан 9 цагаан үйлсэн номын осцчлон бүтээж сайн үйлс бүхнэн сар нарны цацраг мэд түгэн дэлгэрэх болтугай хэмээн ерөөл айлтгая. За маш их баярлалаа.